Сайн мэцгаан уу, намайг Өөрийн Цалман гэдэг. Би Говьсөнбөр аймгийн 3 дугаар багийн иргэн сэтгүүлч мэргэжилтэй. 10 жилдээ байхдаа би их эмо хөхтэйсэн. Тэгээд гэрийнхаа уртхан талд байдаг 600 м-ийн зайд нэг орос өндөр цэргийн хөшөө байдаг гэсэн. Тэрний яг бакалных нь ийм завсар зайд нь суугаад бодол санаагаа цэгцэлдэг байсан. Агш нар маань надаа бичиг сэдвийг холоос хайгаад байна чи ойрхон бидгийн хажуу талынхаа хажуухандаа байгаа нэг өнгөөгд хараа гэд тэгж их захидаг байсан л та. Тэгээд өвлийн амралтаараа гэртээ очиод аймагтаа очиод нөгөө сэдвээ хайгаал юм бодвоо. Тэгээ нөгөө юм бодох болохоор нөгөө хөшөөн дээр очт юм болохоор өнөө хөшөөн дээр очиод нөгөө зайндаа очиж суугаад ямар сэдвэр бичвэл зүгээр юм болоо гэж сэдв хайгаал байж захта нөгөө хөшөө рүүгээ хараад эн чи юу юу хөшөө юм бэ? Яагаад юу эн чи байгаа юм? Би юу энэний түүх үгийн талаар яагаад юу сонсож байгаагүй юм болоо? Энэ юу ямар учиртай хөшөө болоод энэ ч байгаа юм болоо? Яагаад заавал энд юм болоо гэд зөндөө олон асуулт араараас урган гарч ирсэн. Энэ хөшөөг яагаад ингээд эргэн тойрныг янзлаад орчныг гоё болгоод аялал жуулчлалын бүс олгоод тий ингээд хөгжүүлж болдоггүй юм болоо? Энийг юу ингээд хүмүүстэй уулзаж асуу ямар учиртай ингээд судлахаар болоод Говьсөнбөр аймгийн намын сангийн эрхлэгч зохиолч инхтөр гэдэг нэг ах маань идэв. Тэр ахаасаа асуухаар очсон чинь аль хэдийн энийг бүр хүмүүс судалдаг. Энийг ингээд цогцлбор болгохоор хөөцөлдөж байгаа их олон хүмүүс байсан. Тэрний нэг нь инхтөр ах байсан. Инхтөр ах тэр хөшөөний талаар өөрөө сайн дураараа ном ингээд судалгааг нь гаргаж бичээд тэгээд инхтөр ахаас гадна ингээд зөндөө олон хүмүүс энэ хөшөө гэсэн сэтгэлээр төр засагт өргөдлөө өгөөл амаараа ингээд хэлээд болохгүй болохоор өргөдлөө гэж үзье. Ер нь албан бичгээр харьцъя гэх. Тэгээд албан бичгээр харьцны үр дүнд иргэд маань энэ аймгийнхаа хөшөөг цэргийн алтын хөшөө цогцлбор болгож чадсан юм аа.